За энэ дэлгэц жишээлсэн харагдаж байна уу? Тэгэхээр бид нар одоо жишээлбэл энэ эхний энэ бол юуны том юм вэ? Энэ тэмдэглэсэн байгаа, select хийсэн байгаа. Дунд юуны дунд чинь бид нар зөндөө олон дунд үзсэн шүү. Энэ биш бидний аль нь? Биднээс аль нь? Эхнийх нь аль нь? Эхнийх нь. Тэ арифметик дунд чинь байна. Зөв. Арифметик дунд чинь. За. Тэгэхээр арифметик дундчийг мөн жинсэн хэлбэртэйгээр тооцож болно гэж хэлж байна. Тэ? Жинсэн хэлбэртэйгээр тооцож болно. За тэгэхээр бид нар энэ зэргийн дундаж гэдгийг ерөнхийдөө үзээд босч байгаа байхгүй юу? Зэргийн дундаж гэдгийг үзээд босч. За тэгэхээр одоо энэ зэргийн дундаж нь бол дотроо бидний мэдгээр бол энгийн ба жинсэн гэж ангилагдаад байгаа байхгүй юу? Жинсэн. Тэгээд жишээлбэл арифметик дундаж байлаа гэхэд тэр нь энгийн арифметик дундаж, жинсэн арифметик дундаж гэдэг нь байна. Жинсэн гэж ангилагдана гэж. Юугаа хаагараа цаач нэг жоохон хүмүүсийн дуу сонсогдож байна. Тэгэхээр одоо эндээс юу харж байгаа вэ гэхээр энэ арифметик дундч байлаа гэхэд энгийн арифметик дундч нь байна. Жинсэн арифметик дундч нь. Жинсэн ихээр энэ яадаг гэлээ? Жинсэн ихээр юу аваад ирдэг гэсэн юм дээр. Энэ F буюу F-ээр юу тэмдэглэдэг? Давтамж аваад ирдэг гэж байна. Давтамж аваад. Бид нар бол юу мэдээд байгаа шүү. За F бол давтамж юм байна. Тийм ээ. Тэгвэл N үсгээр юу тэмдэглэж байгаа вэ? N үсгээр. N үсгээр зэргийг тэмдэглэх. Гэхдээ зэргийг тэмдэглэхгүй. Өгөгдсөн мэдээллийг. Яг зөв шүү дээ. Өгөгдсөн мэдээллийн тоо байхгүй юу? Өгөгдсөн мэдээллийн тоо. За тэрийг эндээ яачих хэрэгтэй байна. Тэг? Тэмдэглэж. За тэгвэл одоо энэ дээр мартах шалтгаан. Өгөгдсөн мэдээллийн тоо тийм. Яа. Энэ болохоор давтамж. Бидний мэддэг юм байна тийм. За. Арифметик дундчаас өөр ямар дундаж өгсөн бэ? Геометр дундаж. Геометр дундаж энэ язгуур авдаг тийм. Язгуур авдаг. За мөн квадрат дундаж. Энийг өгсөн тийм. Квадрат дундаж. За квадрат дундаж бас жинсэн хэлбэртэй өгөгдөн. Тэр нь энэ ардлт нь гэж жинсэн хэлбэртэй. За тэгэхээр одоо хэдүүлээ жишээ бодож үзье. Квадрат зүгээр жирийн квадрат дундаж ямар байх вэ? Жинсэн квадрат дундаж ямар байх вэ? Жишээгээр юунд дээр болоод байгаа вэ гэдэг үү? Excel дээр тэгээд ажилд сурж юм уу? Гайгүй. Сурж болохоор юм байна уу? Аваа. Энэ Excel нь байна уу? Excel файл аа. За энэ хадгалж Excel байна.
За энийг жоохон томруулах тийм ээ. За ингэсэн юм. За энэ тоонуудын квадрат функц нь олоо хэлээ. Квадрат функц. За томьёог явна байна. Тэгэхээр квадрат функц нь. Тэгэхээр юу хэрэгтэй вэ? Бид хамгийн их X квадрат. Бета X квадрат. Зөв. Квадрат зэрэг дэвшүүлэх хэрэгтэй байхгүй. Энэ x байгаа бол одоо энэ x-ийг x квадрат гэж. За квадрат дэвшүүлэх чинь яаж томьёогоо хийх вэ? Томьёог хийх яаж вэ? Нэмэх. Энэ дээр даалгавар үржих. дахиад дөрөвдөр тийм. Өөрөөр нь үржүүлчих гэсэн үг. За тэгээ энийг чиглэнэ авч чиглэж байна. За квадрат гараад ирлээ. Энийн дараа юу хэрэгтэй вэ? Энийн дараа ерөнхийд дөнгөж. үгүй. Квадрат олчлаа ч одоо юу болох вэ? Энэ квадрат олсон. Ерөнхийд дөнгөж. Квадрат олсны дараа яа нэг энэ суммагийн тэмдэг байгаа үстэй. Сумма чи юу юм? Сумма Суммагаар юу тэмдэглэдэг вэ? Тэгэхээр бас бичээд. Нийт нь болоо. Сумма мэдгүй байна. Нийлбэр багш та. Нийлбэр шүү дээ. Сумма нийл. За энэ бичгээс ийм амарх юм байна. Энэ юу вэ? За энэ суммагийн тэмдэг харагдана. Энэ хаврын байх. Энэ биш үү? Нийлбэр. За окей. Тэгэхээр эднэрийн нийлбэрийг олно тийм яаж олдгийг үлээ? Доош нь татчих авшаа. Доош нь татчих болно, шууд авч сум дарчих болно тийм тэмдэглэсэн байж байгаа авч суммаа дарчих. 118. За 118. Одоо дараагийн тохиолдол юу ийх вэ? Хамьяага харъя үлээ. Дараагийн тохиолдол юу ийх юм шиг байна? Дараад нь өгөгдсөн мэдээллийнхаа тоонд тоон за окей. Хой. 118. Бахан 5 мэдээлэл байгаа юм шиг. 5 болч. За энэ гараад ирлээ. Одоо эндээс яах ёстой вэ? Хамьяага харуул. Энэ 23.6-ыг яах ёстой? Ятгуул өстэй тийм. Наадыг яаж бичдэг гэлээ? Ингээд хэвчээ тийм. За юм болж байна. 486 байна. За. Окей. Ингээд олчлоо. Одоо энэ автлын томьёог ашиглая. Энэ автлын томьёог. Энэ томьёон дээр юу хэрэгтэй вэ? Өмнөхөөс ялгаатай нэмэлтээр юу өгөх хэрэгтэй вэ? Давтамж өгөх хэрэгтэй. Давтамж өгөх. За зөв. Давтамж өгөх хэрэгтэй. За давтамжууд нь энэ зүгээр байж байна. 10, 11, 15, 20, 18. За энэ давтамж байна. За тэгэхээр тэр одоо ингэ. За энэ бол F юм тийм ээ. Энэ бол F. Харагдаж байна шүү дээ. Яа. За одоо энэ хоёр байна тийм үү? За томьёог харъя. Эхлээд яах ёстой гэж байна. Яах ёстой. Тэг өрчүүлнэ. Юу давтамжаа юугаар өржүүлэх юм? Квадрат. Квадрат болох ёстой шүү дээ. За квадрат өдөр олдсон байгаа шүү дээ. Тэг? Энэ ямар хичээл болох гээд ирчээд байна энэ хин бэ? Хин зэн авна.
Байна уу? Яа. Сая квадрат векторууд олдсон байгаа шүү дээ. Угаасаа. Төрөвчийн бодлого дээр. Сая квадрат олдсон. Окей. Одоо яах вэ? Квадрат олсны дараа F-ээр яа гэж байна одоо? F-ээр чи тэндэл яасан байна. X квадрат үржүүлнэ үстэй. F-ээр үржүүлж. Үржүүл. Одоо тэгэхээр энэ чи юу гэсэн үг вэ гэхээр F-ийг үржих нь X квадрат гэсэн үг байхгүй юу? Тийм ээ. За тэгэхээр одоо 16-г хэдээр үржүүлэх вэ? Энэ 10-аар үржүүлнэ гэсэн. За ингээд доошоо татчих. За үржүүлээ дуусчлаа. Одоо яах ёстой вэ? Үржүүлээ дуусчлаа одоо. Одоо хуваана. Юунд авах вэ? Давтамжинда. Давтамжийнхаа нийлбэр хуваана. Эннийхээ нийлбэрийг олох ёстой байхгүй. Нийлбэрийг авах. Биедлийнхаа. За нийлбэрийг авчи автосумма дээр дарлаа. 1584. F-ийн нийлбэр автосумма гэлээ. За одоо хуваая. 1584-ийг 74-т хаваалаа. За 21 гараад. Одоо эндээс язгуур авах шүү дээ. 0.5. За юм боллоо. 458 гарч. 458. За энэ дээр тэгвэл одоо нэг тоо нэмээд өгье. Энийг хамгийн ихнийх нь 14 болгоч. 14. Чи 14-аар их юм. Энд 10 байсан тийм. Энэ 10-аар байж. Хоёр дахь нь 12 болгоч. 12. За нэгэнт нэг иймэрхүү болж шít. За одоо би эндээс ингэх гээд байгаа байхгүй юу? Давтамжийн нийлбэр нь адилхан мөртлөө бүгд адилхан давтамжтай байгуул энэ хэд болох ёстой вэ? Та нар юу гэж бодож байна? Давтамжийн нийлбэр нь адилхан мөртлөө бүгд адилхан давтамжтай байгуул давтамжууд нь хэд болох ёстой вэ? Юу гэж хэлж байна? Нийлбэр нь адилхан гэдэг чинь нийлбэр нь 75 гэсэн үг шүү дээ. Нийлбэр нь адилхан мөртлөө энэ давтамжууд нь хоорондоо тэнцүү болох гэдэг шүү. Тэгвэл хэд болох юм бэ гэж асууж байна. Энд байгаа давтамжуудыг бүгдийг тэнцүүлэх гээд байна шүү. Хоёрт байх багшаа. Үгүй ээ, хоёрт байхгүй. Хоёрт байхаар чинь 37.5 болчих шүү дээ, Тийм байна. Тэгэхээр чинь бусдууд нь 0 болох гэдэг шүү. Эдгээр бүгд хоорондоо тэнцүү гэх гээд байгаа байхгүй юу? Бүгд хоорондоо тэнцүү. Тэгвэл хэд болох юм? Энэ доороо 75 гарна. Энэ доороо 75 гарна. Тэгвэл эдгээр хэд болох юм? Бүгд тэнцүү байхын тулд зөв шүү дээ. 15 байх хэрэгтэй байхгүй юу? 75-аас 5 хуваач. Тийм шүү дээ. 15. Тэгэхээр энэ чи юуг нь бодоод байгаа юм бэ? Энд 15, энд 15. Ингээ бүгд 15 болно юм шиг. Нийлбэрийн надад 75 гарч. За одоо энд нэг юм харъя. Энд ингээд 15 гэвэл квадрата одоо x квадрат f-ээр үржүүлэхээр юм болно. Нийлбэр нь 1770 гарч ирэн тэрийгээ 75 тоороод язгуур авах юм байна. Энэ 486 өмнө нь ямар нэгэн тоотой адилхан харагдаж байна үгүй юу? Камерын олсон ямар нэгэн тоотой адилхан байна. Хамгийн анхны бод. Тийм, хамгийн анхнытай адилхан байгаа үстэй. Тэгэхээр давтамжууд нь ямар байвал хамгийн анхныхтайгаа адилхан байдаг байх нь. Давтамжууд нь хоорондоо
хоорондоо. Ижилхэн байгаа нь. Ижилхэн байгаа нөхцөл энгийн дундаж жинсэн дундаж адилхан гардаг байхгүй юу? Давтамжууд нь өөр л болчих юм бол ингээд өөр болчих. Тэ? Давтамжууд өөр л болчих юм бол өөр болчих. Одоо энэ давтамж заавал 15 байх албагүй байхгүй юу? Бүгдийг нь хоёр ихчээ. Тэгвэл энэ яах вэ? Өөрчлөгдөх болов уу үгүй болов юу гэж бодож байна та нар? Бүгдийг нь хоёр ихчээ. Энэ 15 биш. Бүгд хоёр гэвэл. Ямар нэг хардаа хариуг нь хараа. Адилхан байна. Адилхан болов үстэй. Тийм байна. Ерөөсөө тэр 15 ч өнөө хэд ч өнөө хамаагүй хоорондоо адилхан байх юм бол яаж вэ? Энгийн дундаж жинсэн дундаж нь хоорондоо адилхан байдаг байх юм. Өөрөөр хэлбэл жинсэн дундаж болж байгаа нөхцөлд давтамжууд нь хоорондоо адилхан байвал энгийн дундаж гарч ирдэг гэсэн үг. Ойлгож байна уу? Давтамжууд нь хоорондоо адилхан байвал энгийн дундаж гараад ирдэг юм аа гэсэн үг. За. Гадрууч хичээлдэр бодож ирсэн юм байгаа шүү дээ, тийм. Энэ бодоход хэцүү байна уу, гайгүй юу? За одоо би энэ юуг нь арилгах чи. Бидний арилгах чи. Тэгээд камер нэг юу бодох. За энэ тоонуудыг арай өөрөөр өгч 10 20 24 15 9. За та нар квадрат дунд чинь олоод надад чатаар явуулнаа. Ойлгосон? Квадрат энгийн томьёогийн эндээс хараа. Та нар явуулсан хичээлдэр байгаа шүү томьёо. Энэ томьёогоор бодох нь шүү те. Энэ томьёо. Тоог нь харах уу? Энэ 10, 20, 24, 15, 9. 10, 20, 24, 15, 9. За тэгээд надад чатаар явуулаарай. За болохгүй байгаа хүмүүс нь асуугаарай. Яаж хийх үү, яах вэ гэх асуугаарай. Их төвшин чимгээ тэр асуугаарай. Яаж хийх вэ, яах вэ гэх үү. Юу асуух вэ гэхээ тодорхой хэлээрэй. Юу асуумаар. Excel дээр томьёо оруулахаа асуумаар байна уу? Лекцээ асуумаар байна уу? Юу асуумаар. Тэгээд тодорхой хэлээрэй. Бусдууд нь бол бодчих واخ гэж бодож байна. За батчлуу явуулсан уу? Квадрат дунд чинь олсон шүү дээ. Нээний гал найдаж
За хариу явуулаарай мөн. За яаж чинь маш хэцүү даалгавар байна хүмүүсээ. Үгүй юу? Боцноо бодов юу? Чинсэн дондож бол квадратын олоод 5 даа хуваагаад тэндээс нь язгуур аваад болно ш. Ойлгосон? Квадратын олоод 5 хуваагаад язгуур авах. Яваачлаа 15.6 гаралаа. Заваачлаанаас өөр хичээл ойлгож байгаа юм байна уу? Бүр бодох юм байна уу хүмүүсээ? Цэрэн наруу бодоод байсан чи яасан бэ? Найдан дээр чи яасан бэ? За одоо би бодчихоо, бус нь бодохгүй надад бодохгүй юу? Цаг алдаад ингээд суугаад авах уу? Хинэнч бодох. За бодуулахын өмнө асууя. Бодуулъя бачаа. За бодуулахын өмнө асууя. Юу нь хэцүү байна вэ? Юу хэцүү байна хэлдэг? Юу хэцүү байна? Квадратын ол чадчихна уу та нар? Квадратын ол чадчихна уу? Тийм. За квадрат яах вэ гэхээр нэмэлт тэмдэг дараа 10 байгаа нүдэн дээр очоод үржих дараа дахиад 10 байгаа нүдэн дээр очиж шүү. За ингээд 100. Одоо энийг яах вэ? Доош нь тавьсан. Чидчин тэ. Окей. За нийлбэрийн аа. Томьёогоо харъя. Тэмээ. Тэр энийг олох гэж байна шүү. Энийг олох гэж. Тэгэхээр x квадратынхаа нийлбэрийг олоо гэж байна. Нийлбэр яах вэ гэхээр шууд тэмдэглэсэн байж байгаа энэ автосум гэдэг юм дээр дарчихна. Автосум. За 1382 гарлаа. Окей. Томьёогоо харъя. Одоо яана гэж байна нэг яана гэж байна. Эндээс нь олцож байгаа байхгүй юу? Энэ 1382. Одоо хувааштай. 5 мэдээлэл өгчөд байгаа шүү. 5 мэдээлэл байна тийм үү?
5 хуваад. 5 хуваад. За окей. Хуваах нь 5. За одоо эндээс та нар язгуур авчих. Язгуур авчих. Одоо язгуур аваад болно шүү. Язгуур аваад. За язгуур яаж авах вэ хэлээрэй. Авсан гэсэн дээр багш авчаад. Юу гэж авсан гэсэн. Биш тэр чинь юу нийлбэр штэ. Аха. Нэг тэмдэг дараад. За. Юу заагс та нар тэгээд цаашаа хэлээ. Shift 6 мөн үү багшаа? Нэг тэмдэг дараад заяа. 276 байгаа нүдэн дээр очив. Аха. Одоо shift 6. Одоо shift 6. Тэгээ хэдийг бичв? Том хэдийг бичв? Хуваах нь шууд тоог ч надаа. 5. 0.5. 0.5. Би бол 0-гүй бичлээ шүү. 0-гүй бас бичил болно. Инput компьютер 0-гүй бичих юм бол энэ 0.5 байна гэж ойлгочихсон. 0-гүй бичих. Шууд тагсан бичвэл 0.5 байна гэж ойлгочихсон. За ингээд 1663. Орчлон юм 15-тай тоо гаргасан. За. Ингээд болчихж шүү дээ хүмүүсээ. За одоо яг энэ бодсноос асуух юм байна уу? Саяны бодсноос. Одоо бүгд дагаад хийсэн дээ. Бодсноо бодсон юм байна. Чи юу вэ? Авдрахта хоёр болчихсон. За. Асуух юм байна уу хүмүүсээ? За байхгүй би тоогийн дахиад солиё заяа. Одоо та нар томьёогоор өгсөн бол тоо солигдоход шууд доороо гарч ирэх ёстой ш. Тэгэхээр тоо солигдоход над руу хариугаа явуулах ёстой. 8, 7, 12, 11, 14. Окей. За яах вэ? Миний хүү ардтаа шууд кавларт болгоод байна тийм. За, томьёогоор өгсөн бол шууд томьёог гараад над руу явуулах ёстой шүү дээ. Үгтэйг тэгээд нэкст байна. За, цэрэн орог бол хариугаа явуулсан байна. Цэрэн орог томьёогоор өгсөн юм шиг байна. Чихэрл бас томьёогоор өгсөн юм байна. Осон томьёогоор яг өгөхгүй юм би. Арав гэмүү, арав авахгүй хаа шүү. 10:39-тэй гараад. За, чимгээ байна уу? Байна агшаа. За, чимгээгээ хийлээсэн. Чимгээ. Томьёо болохгүй л байна. 1382-оо 5 туваахаар 276 байна. За, харъя. Бүгд хэлж юу 1382. Түрүүний тоо юу? Тий. 1382 хэд тоосон гинэ? 5 туваасан. За 5 тоогаар хэд гарах юм? 276. За тэрнээсээ язгуур аавна гэдэг байгаа шүү дээ. Яаж язгуур авдаг гэлээ? Нэмэлт тэмдэг дараа. Эхлээд нэмэлт тэмдэг дараа. Нэмэлт тэмдэг дараад. Эхлээд сонсгоо. Нэмэлт тэмдэг дараа. 6. Үгүй. Тэгээ 276 дээр очино. Нэмэлт тэмдгийнхаа дараа 276 дээр очино. За. Тэгээ shift 6. Shift 6. Тэгээ 0.5. Тэгээ 0.5. 0.5. Тэгээ энтер. Болж байна уу? Одоо. Тэгээ
Чүнгээ яасан бэ? Тэгээ энэ төр дарахаар За хэд гарч байна? Хэд гарч байна тэгээд юу гарч байна? Та гарчихгүй байна уу? дахиад үзүүлтэй. За нэмэх тэмдэг дарлаа. Чирэг дагаа хийв. Нэмэх тэмдэг дарлаа. Тэгээ 276 байгаа нүдэн дээр оч. 276 байгаа нь. Миний хол дээр хэсэгдэг нүд вэ? Чиний хэд гэдэг нүд вэ? Чиний хэд гэж нүд вэ? Очсон за. Хэд гэдэг нүд гарч ирж байна. Энэ дээр хэсгээ гарч ирж шүү дээ миний. Чиний хэд гэж гарч ирж байна? Миний C21. За окей. Тэгээд shift 6-аар дараа. Shift-тэй дараа 6-аар дараа шүү дээ. Shift-тэй дараа 6-аар дараа. Тэгэхээр нэг юм малгай шиг юм гарч ирж байна уу? Гарч ирж байна. За тэгээ ард талд нь 0.5 гэж бичээд. Тэгэхээр тэр 0.5-ийнхаа цэгийг таслаар бичихгүй шүү дээ. Цэгээр бичих шүү дээ. За. Тэгээ энэ тэр 1600-ны 625. Зүг шүү дээ. Одоо тэгээ над тооч өөрчлөгдөж байгаа байхгүй энэгээр бод гэдэг шүү дээ. Одоо энэгээр бод. За хин гаргачаад байгаа үлээ харъя да. Их хэсгээр компьютер дээр хийхгүй энэ хичээл юм явахгүй дээ. Агшаа компьютераа одоо засуулчнаа тэр харин өнөөдөр амин боломжгүй. За энэ хэсгээр тийм байж. Их төвшинтэй тулж ажиллана гэх юм. Яагаад 1039 гарваа их төвшин. Ийм Хогийн өөрчлөлт л ингэж гарсан тий. Хогийн өөрчлөлсөн чинь ингэ гарсан гэж юу? Ингээ наалцсан байх үү? За найдан дөрж яаж вэ? Найдан дөрж. Найдан дөрж. Бәрэн واخгүй мó. Ахгүй юм шиг тий. За. Харин явуул та. Excel байхгүй юм. Статистик ойлгохгүй шүү дээ. За хамаагүй тооны машин байвал хамаагүй. Гэтэ чи биднээс аягүй удаа ш. Бид нар бол хамаагүй үйлдэл ярьдаг. Чи тооны машинтай үхэр тэргээр чи жип машинтай оролцож чинь гэсэн. Яа. За их төвшөө 574 гарсан тийм үү? Гарсан уу гараагүй юу? 574. За тэгээд 574 одоо юунд хувааш штэ тий? 574 хэдэд хуваах вэ? 5 зүг. Тэгээд 112 гарсан уу? Ингээ 1071-тэй гарсан бах юм. Миний наад дээр ч алдсан байна. За юун дээр алдчихв? Наад дээр хуваахтаа алдсан байна. Хуваахтаа тэгээ хэдэд хуваацсан? 0.5 гэж хуваацсан. Дүү бидтэй уунаа. 5 тугаах 0.5 тугаах хоёр ч шал өөр шүү дээ. 0.5 хуваацсан. 0.5 хуваацсан. 0.5 тугаа болчихлаа. 0.5 тугаа за хувааж үзье 0.5 тугаа тэгээд ч 10 хэвэг гарахгүй шүү. 0.5 тугаар 1100 хэдтэй гарна заяа. Тэгээд инхээр 33-тай гарах хэрэгтэй шүү. Чиний яагаад нэг сонин 10 хэдтэй гарсан? 10-39-тэй гарсан. Тэгэхээр хуваахтаа ч алдаагүй бол байна. Дахиад өөр юм дээр гарсан. Боломж язгуур таалцсан байна. Тэрнээс 0.5 тугаад 1148 гарах хэрэгтэй. Тийм болов уу? Энд чинь алдаагийн чигээс гаргаад ирж шүү дээ юм уу? За алдаагаа засаад бодороо тэгээ. За одоо ийм дээр удаад явах уу? Цааш нь
Ашны яах вэ гэхээр одоо давтамжтай үг хэлдэг. За яа. Одоо давтамжтай үг. 10 Хин 10-70% гаргацсан байлаа. Очгирлүү. Багшаа би нэг нь хоёрыг явуулсан юм аа. За давтамжтай үг. Энд 14 11 7 12 15 Давтамжтай өгөхөөр одоо та нар юуг нь бодох вэ? Юуг нь бодох вэ? X квадрат. Зөв шүү дээ. Энийг бодсон шүү дээ. Энэ том юм бодно. Энэ том юм. X квадратын олоод F-ээр өргөжүүлээд F-ийн нийлбэрт хуваагаад тэр Аха. за энэ том юм хоолыг одоо миний хоолоод Excel рүү оруулах байх. За компани за энэ хоолыг байна. Тэгэхээр x квадратаа ол. Дараа нь x квадратаа f-ээр өргөжүүл. Тэгээд f-ийн нийлбэрийг ол. Энэ нийлбэрийг ол. Энийг ол. Энийг ол хооронд нь харьцуул. За тэгээ бодох. За энэ хооронд нь усавыг. За манайхныхан юу гаргасан уу? Хариу гаргасан уу? Зиндээ хариу явуулж байна. За батчлаа 15-таа гаргаад явуулсан. Орчгил 39-тэй гаргаад явуулсан. За өөр нэг хүн явуулчих. Тэгээд энэ хоёрын хинийхэн зөв бэ гэдгийг харъя. За квадратын 1414 юм уу? Минийх буруу шүү. За тэгвэл очгирлэх зүг юм байна л та. Та нар яг энд байгаа тоогоо бодсон уу? 12 инатаж мэдэж байна. За яах вэ? Одоо квадратаа ихтэй бодчихно тий. Квадратаа бодонгууд тэр ард талд дүпгээр тоо гараад ирлээ. Квадратын нийлбэр хийхгүй шүү. Тэгээ үржүүл чинь энэний нийлбэр хэрэгтэй шүү. Энэ юм ухаан шүү. Асуудлын тэмдэг байх бол шууд дараагийнх нь юмнууд дээр гаргаж ирчих юм гээд хэсэж байна.
Окей. За F-ийн хэлбэрийг олчих. Одоо энэ хоёрын хооронд нь яах вэ? Хооронд нь хувааш тий 13,000-тайгаар 59 тоогаад бүхэл тоо гараад байгаа хайш. Юу вэ? 0-оор өчлөөсөө өгшөө. Багш миний буруу шүү. Багшаа 0-оор өчсөн 0.5 биш 0-оор өчсөн. Юу гэж 0-оор явж идэг юм бэ? 0-оор 0 орсон. харалтай чи. Аггүй. Ийч шийдээ. За. Энэ бачлуу зүйл шүү дээ. Миний буруу байна багш. Өөртөө итгэл байна. Ачгэр юун дээр автоо? Багш би нэг сайн нэг бичлэгүүдээ X-ийг нь X оронд F-ийг чи буруу бичиж байна. За. За яах вэ? Ачгэр тэгээ тоо гаргасан дээ. Босдон тэгээ бурууч тоо гаргаагүй, зүгч тоо гаргаагүй шүү. Буруу гэсэн хэцүү гэсэн шүү дээ. Бачлуу чи над микч ажилтдаг юм биш. Юунд чаас. Өнөөдөр камера авчиад микээр авчирч байгаа байхгүй юу? Тэгээд амхан. За одоо бичиж чи. За. Чи заан гэдэг чи. За. Багш Орчин 33 гарсан юм уу? Жинсэн донд чинь. Тийм байна. Үгүй харьцуулаад 233 гарсан юм байна. Энэ 1347 59 хаваахад Аха. 233 гараад тэрнээсээ язгуур авахаар 15 36. За. Чимгээ яасан бэ? Чимгээ. Цэрэн оровч нэг бодоод Багш багтаагүй. Тэр алин зүг байна. Гэхдээ ямар хайр бас. 15 26. Би ямар хайр гэж. За. Одоо би тоог нь өөрчлөлөө шүү. За. Тоог нь өөрчлөлөө. Айх төвшингийн гарсан байна. Тэгээд та нар өөрсдөө бодороо заяа. Та нар томьёогоор өгсөн бол шууд надад хариугаа явуулна. Тэг? Оя. Control C. Control V. Заки. За одоо тэгээд шууд надад хариугаа. Та нар ингээд шууд энэ дээрээ таанууд өөрчилж бичээл 8 7 12 11 14 гээд бичингүүт хамгийн хариу гаргах хэрэгтэй. Бичингүүт зүрхсээ хариу гарч ирэх юм. За яах вэ? Тэгээ хин нэгэн зүйл байгаа шүү дээ. Хин нэгэн зүйл байгаа. Тэрэнд бол тэгээд цэрэн нарууч уг нь алдахгүй бай. Цэрэн орны зүг биш. Энэ бачлон алдсан байна. Бачлон шалах. Энэ хоёр хүн зэрэг алдсан ч гэж байдаг ч юм уу. За. Юу ч юм дэм байна гэдэг. Дараагүй нэг шээ. Sorry. Гэн дэм байна гэдэг нь юу гэсэн юм бэ? Тийм байх юм. Ашигнаач орчин үеийн хэлдэг байна. Би орчин үед одоо хатгаар ирсэн шүү дээ гэсэн. Дэм байна гэж байна. Дагаад багшаа яа бизнес дөөрөө даа. За. Тэгээд 76 чинь наривчлуул 10.8 болно л доо. За, цэрэн оруу гаргачлаа. Их төвшин гаргачлаа. Найдан дээр чи таны машинаараа явж байгаа. Орчгэрэл ингэсэн.
Их төвшин чи хаа байна? Их төвшин байна уу их төвшөө? Чимгээ их төвшөө хоёр яасан. Их төвшин чимгээ хоёр бодмоор байна. Бодож байна. За бодцсонгууд нь бүгдийн F-ийн бүгдийг 14 гэж байгаа нэг бодох заяа. F-ийн бүгдийг 14 гэж бодох. Бодог нөгөө хоёр надад хариу явуулдаг шүү. Чимгээ нөгөөх нь их төвшөө хоёр. Чимгээ их төвшөө хоёр. Энэ зүгээр усуу. Сэн яац юм. Гүрий санаа. Маран цайм хийгээс тийм. Яасаач би ч одоо олж болсон. Ачны санаа. Чи нэг амсад үзтээ. Тийм үү? Тийм үү? Цай болт юм уу тэгвэл? Цай. Цай байна. Цай гэдэг. Нэг санаа. За түрүүнийхтэйгээ адилхан дарж байгаа зурцлаа. Тийм ээ багшаа. Нөгөө нь F-үүд нь адилхан байхаар тэр шүү дээ. Адилхан болохоор тий. За чимгээ их төвшөө хоёр яаваа. Хүмүүс төвшөөний бодлого бодоод дуусчлаа. Чимгээ их төвшөө хоёроо ингэ шүү дээ. Энэ баг Ямар ч юу нэ? Ямар ч байсан. Тайлбарлаж байгаа багш уу. Энэ багны нийлбэрийг олоод тоо. Энэ багны нийлбэрийг олоод. Тэгээ бас энэ багны нийлбэрийг олоо. Хооронд нь хуваа. Тэгээ хооронд нь хуваа. За ихтэй тэгээ олоод. Тэгээ олоо. За нийлбэр нь хэд гарч ийн? Чимгээ. Чимгээ. Байна. За. Би одоо нөгөө юу вэ л та. Нөгөө онлайн хичээлт. За. Чимгээ. Энэ багны нийлбэр хэд гарч ийн чимгээ? 14-тэй багны нийлбэр. 70. За харъя. Маяг том. Энэ хамгийн гаргадаг юм дээр таацсан. Гарах юм уу? шатафар. Тийм үү? Юу дээр тасчихсан. Багш өөрийн бүгдийг 14-өөс Гөө. Гараагүй л байна да. 59 гарсан. 59 гарсан биш. Чи яаж гараад байна? Чимгээ тоонуудаа харалтаа 14 11 7 12 15 энэ хаантай байна уу? Багшаа 14 бүгдийг 14 хариу наасаа. Тэгээд Тэр гараад байгаа юм шиг. Чимгээ энэ бодсон юм уу тэгээ чимгээ? Энэ дээр байгаа бодлого бодсон юм уу?
ийм бүгдийн 14 биш бол. Хамгийн ихнийхээ бодсон. Тэгээ энийг бодлоо. Энийг бодсон гэж битээ дараа. Би нөгөө наад улсууд чинь энийг бодцсон учраас ягаад тоодыг энийг бодуулах гэж би эднээс ийм бодлоо гэсэн байхгүй юу? Харин тийм нөгөө ажлаас орж болохоор одоо гар гэдэг нь 10 минут гарчих واخ шүү. За гараа. За, их төвшин байна уу? Их төвшин. Санаа байна. За, их төвшин энэ багны нийлбэрийг олохдоо хэд гарч байна? Энэ багны нийлбэр. Би тэр ихнийг бодцоод тэгээд тэр автоцын дээр дараад даал гараадсэн байхгүй сая. Одоо тэгээд ингэ өөрчлөлтөө. 14, 11, 7, 12 тэнгууд нөгөө даалч нь өөр л болоо шүү. Тавьс болж байна. За 50-с боллоо. Одоо тэгээд чи энэ томьёогоор квадратаа олсон уу? Томьёогоор. Олсон. За. Нэмэх нь гэж байгаа тэр. Аха. Үржтэн 8 тэгээд гатаа. Аха. За тэгээд x квадратаа s-ээр үржүүлсэн үү томьёогоор? X квадратаа s-ээр. Жишээлбэл 8-ыг үржих нь 64. Энэ удаа байгаа шүү дээ. Танаас нийлээ удаж байгаа харагдчих нь үү? Харагдчихээн. Томьёон бол байсан одоо байгаа шүү дээ. за одоо нийлээ сүүл тоон гарч ирнэ. Энэ хэсэг нь яагаад Кобон. Найман Натна мод өнөр нь кобон. Нэт чи хордод тохируулж байгаа. 512. За юм боллоо. Миний над ч ундаа гараад. Юу нандаа? 3000. Бачаа. Би томьёо буруу гэх юм уу? Харъя. 14-гээ 64. Тэгээ 14-гээ 64 үржүүлсэн шүү. Би сая томьёо буруу гэж 8-аа 64. Тийм байна. Түрүүчийн томьёо зүг байсан. За энэ чи яа ихсэл яагаад ингэж сонирм? Чарандурыг үржих нь 14 тий. Окей. Сайн. За тэгээд үнийг хооллаа. Тийм боллоо. Суммагийн авлаа. Сумма нь хэд гарсан? Их төвшин. Даадах юм багш. Хэд гарсан гинэ? А? 826. Яахаараа 826 гарч байна. Нийлбэр нь үү? Нийлбэр нь энэ 5 тооны нийлбэр үү? Үржтэн 14 гэсэн. За тий 896 гээд доошоо ингээ үржүүлээд явна шүү дээ 11-ийг 49-өөр 744-өөр ингээ хооронд надад үржүүлнэ шүү дээ. Хооронд нь үржүүлнэ. Тийм үстэй. Энэ томьёогоо ингээ татчих шүү дээ. Энэ томьёогоо Түн дээр таарны багш. тэгээд татсныхаа дараа автосум дээр дарна. Автосум дээр дарна. Тэгэхээр хэд гарч байна? $896 дээр 539 нэмээд 1008-ыг нэмээд 1452-ыг нэмээд 2940-ыг нэмээд тэгээд бодно шүү дээ тийм. Тэгээд бодно. Тана 2940 чинь буруу юм шүү.
За шалгая. 2940 яхаар буруу гэдэг. Зүйлш. 15,196-аар үржүүлэхгүй зүйл шүү дээ. 14 биш үлээ. 14 чи x шүү дээ. F-ээр үржүүлэх шүү дээ. F-ээр. За 6835. За окей. 6835. Одоо хувааш шүү дээ. Тэр таваа 59-т хуваач. Хуваахтай агшаа 90-д 6535-ыг Хувахан тэр 59 орон нүхэн дээр очичихгүй юу? 59 орон нүхэн дээр очиж. дараас авахгүй. Эхлээд нэмэх тэмдгээ дарна. За юм. Эхлээд нэмэх тэмдгээ дарна. Тэгээд 6835 байгаа нүдрүүгээ очоод хуваах тэмдгээ дараад хуваах. Тэгээд 59 байгаа нүдэн дээр очоод тэгээ ийм болно ш томьёо чи ингээд энэ дээр харагдчихэ. Тэгээ энэ дээрээ дарчихаа. Энэ дээрээ дарчих. Яа. За гарчин уу тэгээд. За тэгээд тэндээсээ язгуураа. Тэндээсээ язгуураа. Босно. Атах машаа. Бали. 15. За. Зүг. За одоо би ингэсэн. Бүгдийг 14 болгоё гэсэн шүү дээ. Бүгдийг 14 бол. Тэгмэд би тоогоо өөрчлөнгүүтэл энэ дор шууд өөрчлөгдөж байгаа. Өөрөлдвөл та нар энийг томьёогоор өгсөн байвал энэ тоо өөрчлөхөд бүгд өөрчлөгдөн гэсэн үг шүү. Ааха. Тэг томьёогоор өгсөн байвал. Тэгээд над руу шууд хариугаа явуулна шүү. Тэг тоо өөрчлөнгүүт юм боллоо гэж хариу. Одоо би сая энийг ингээд буцаад 14 болгоно шүү. Өмнөхтэй адилхан гарч шүү дээ. Дундчтай адилхан гарч. Одоо буцаад энэ тоогоо гаргыг үл яах вэ? Ингээд гаргачаад байна шүү. Яаж гаргах вэ? Нэг back дараад. Тийм шүү дээ. Back юу ах вэ? Undo. Энд дээр нэг undo-гээ тогтчих шүү дээ. Undo гэжтэй. Control Z. Control Z. Тэг? Control Z. Тэгээд. За одоо өнөөдрийнхөө хичээл рүү орё. Эхний хичээлээр бас амар давтлаа шүү дээ. Тийм ээ. За асуух юм байвал асуурай. Түрүүчийн хичээлээ бас нэг сайн эзэмшээгүй шүү. Энэ маань одоо яагаад ингэж юм компьютер гацаад болчихоо. За окей. Одоо бид нар энийг үзье. Юу үзэх вэ гэхээр зэргийн дундчаа үзээд дууссан байхгүй тийм ээ. Зэргийн дундчаа үзээд дууссан. Одоо бүтцийн дундаж. За тэрний энэ хичээл байна. Энэ хичээл. Ерөнхийдөө юм байгаа байхгүй юу? Эхнээс нь явъя л та. Дундаж гэж байгаа тийм нөгөө юмс үзэгдлээ төлөөлж чаддаг юм ингээд дундаж байна. Тэгээд за дундаж бол одоогийн төвчний тодорхой харилцаа хамаар прогноз, норматив тооцоод ашиглагддаг параметр гэдэг хэрэглээг нь ярьсан. Энэ ерөнхий томьёо, арифметик дундаж бидний мэддэг томьёо байна. За жишээ энэ байна. За тэгээд геометр дундаж бас мэднэ бид нар. Тийм ээ. За одоо мод гэдэг юм байна. Мод. Тэр мод гэдэг нь юу юм бэ гэхээр тэр шинж тэмдгүүд дотроос хамгийн олон давтагддаг утгыг мод гэнэ гэж. Тэр модонд орно гэдэг чинь энэтэй холбоотой байна шүү дээ. Мод. Тэгэхээр заримдаа модгүй байж болно, эсвэл хэд хэдэн модтой байж болно гэж.
За одоо хэдүүлээ харъя. Шинж тэмдгийн хамгийн олон давтагддаг утгад юу хэлээд байна вэ? Жишээ нь ийм статистик мэдээлэлүүд өгөгдсөн байна. Юмны өнгүүд өгөгдсөн байна. Хүүх ногоон улаан шар гэдэг ийм. Энэ өнгүүдийн юм дотроос хамгийн их давтагдсан аль өнгө вэ? Улаан өнгө. Тэгэхээр улаан өнгө бол мод байна гэж үзсэн. За энэ тоонууд байна. 20, 29, 34, 41, 42, 45, 45. Энд бол 41 2 удаа 45 2 удаа байна тийм. Нөгөөдөлөөс арай олон давтагдаж байгаа үстэй. Арай олон давтагдаж. Тэгэхээр энэ олон модтой гэж хэлж байна. Энд болохоор бүгдээрээ нэг байна да тийм. Хинэнч давтагдаагүй биш. Тийм байна уу? Харж байна уу нэг хамгийн сүүлийн мод. Тэгэхээр энэ бол огт модгүй гэсэн. Огт мод бүгд бие даасан. Одоо давтамжгүй гэсэн. Модгүй байна гэдэг чинь мэдээлэл давтагдаагүй гэсэн. За тэгээд энэ бол нөгөө дискрет цуваны хөл явж байгаа юм да. Дискрет цуваны. Тэгэхээр эм статистик цуваг бол хоёр ангилж байгаа. Дискрет биш буюу одоо тасралтгүй гэж яг. Тасралттай ба тасралтгүй цуваг гэж. Тэгэхээр жишээлбэл энэ бол тасралттай байгаа байхгүй юу? 20 байжснаа 29 болчихсон дунд хутгууд нь тасарсан байгаа шүү дээ. 21, 22 метр утгууд байхгүй шүү дээ, тийм. Тийм байна уу энэ дундлихыг харах юм бол жишээл 43 байж байгаа 44 тасраад 45 руу очсон байгаа байхгүй. Тасралттай. Тэгэхээр тасралтгүй цуваны хувьд модын бол зүгээр харж байгаа л гаргаад ирнэ гэсэн. Харж байгаа л. Тасралттай цуваны хувьд болохоор арай өөрөөр боддог. Арай өөр юм яваа. Тэгэхээр энэ тасралтгүй цуваа, тасралттай цуваа гэдгээ бид нэр ойлгох хэрэгтэй болчих юм байна. Тасралтгүй цуваа, тасралттай цуваа. Тэгэхээр одоо энэ интервалаар өгөгддөг бол бид нар тасралтгүй цуваа гэж хэлдэг. Интервалаар өгөгддөг бол тасралтгүй цуваа. Интервал гэж мэдж байгаа юу? Юу хэлдэг вэ? Интервал гэж. Нэг өөрөөр хатаа. Тэр ч бас арай биш интервал. За цуваа. Энэ жингийн цуваа. Тон цуваа гэж. Тон цуваа. Тийм асуулт дээр тесрэл гэж чигээс өгч гэсэн. Зя. Сангэ сарай хэлээ. Гамдээ тон цуваа. Тесрэлтэй моцоо сууж өссөн байхтай. Зя. Сайн цуваг нарийн за энэ бол интервал гэдэг хүчтэй байдаг. 10 жилийн интервалтай бодлого гэж бодлого байсан уу буюу хараад интервал интервал чинь тоон тууд нь хоорондоо харьцангуй бага юугаар илэрхийлж байна тийм. За ингээд одоо интервал тавьсан юм байна. Интервал гэхээр жишээлбэл бид нар ингэж байгаа байхгүй юу? 0-ос 0.9, 1-ээс 1.9 ч гэдэг юм уу тийм. Ингээд авчиж байгаа бол энэ чинь интервал болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Интервал болчихж байгаа.
Интересний интервал жишээ. Энэ бол одоо энэ цуваа байж байна тийм 9 10 11 12 гэдэг ингээд энэ бол тасралттай цуваа. Тасралттай цуваа. Яагаад гэхээр 9 12-ийн хооронд ер нь утга байгаа юу? 9 ба 12-ийн хооронд утгахаа утгууд байгаа эсрэг. Тэдний байхгүй учраас энийг тасралттай цуваа гэж хэлдэг байхгүй юу? Тасралттай цуваа. Тэгвэл энэ тасралтгүй болно гэвэл яах ёстой вэ? Юугаар үүдэх ёстой гэж үзэж байна? Интервалаар үүдэх ёстой гэж үзэж байгаа байхгүй юу? Тасралтгүй байхын тулд интервалаар үүдэх ёстой. Жишээлбэл 9-өөс 999, 10-аас 1099 гэдэг юм уу тийм? Ингэж өгөх юм бол тасралтгүй цуваа буюу нөгөө интервалч болно шүү. Интервал. За энэ дээр нэг байх шиг байна тийм. Энийг харъя. За энэ бидний оруулах гэдэг за энэ медиан энэ дараагийнх нь модынх нь энэ модынх тасралтгүй цувааны хувьд модын томьёо нэмээ гэсэн. Тасралтгүй цувааны модын томьёо. За томьёо манайхаа тэмдэг. Тэгэхээр тасралтгүй гэхээр ерөнхийдөө нэг ойлгох нь. Тасралттай цуваа, тасралтгүй цуваа гэх. Интервалаар өгсөн бол тасралтгүй болно, интервалгүй байх юм бол тасралттай цуваа болно гэх. Тэгээд ойлгож байна. Тэгээд тэр цуваан дотор хамгийн их давтагддаг утгын бид нар мод гэж хэлж байгаа байхгүй. Мод. Тэр модтой эсвэл олон мод. Олон модтой эсвэл модгүй байж болно. Яа. За завсарлаа гэдэг.